За сайн уу манайхаа. Энэ удаагийн зочноор их цэцгээ өрөөд аваад ирсэн. Бидэд бас сүүлийн одоо бараг 10-аад жил болчихоо юу вэ? Боловсролын салбар гэдэг чинь. Тий. 10 гаруй болсон. 10 гаруй жил. Энийг боловсролын тогтолцоог нь өөрчилчихсэн Монгол хүнээр нь бүтээчихсэн гэсэн тийм бодолтой. Тэгэл талдаа би үзэл санаа талдаа манай их цэцэг одоо хүүхдийн хүмүүжил төлөвшил тал руу бол нэлээд ажилласан. Хойлоо яриа хөх орон гос эхлэх үү? Хөх орон гэдэг хэлсэн шүү дээ тийм ээ. Тий. Тэр чинь болохоор зэрэг би чинь 8 оноос ерөнхийдөө бас нэг ил хайгуул гарцсан. Тэгэл гадаадаас их сайхан хөтөлбөр орж ирэл Монголын боловсролыг сайхан болгочих юм байна гэсэн байдалтай судалгаа эхлүүлсэн байсан. Тэгээд гадаадд нэг судалгаа хийгээл ерөөсөө эн чинь улс орон чинь үндэсний соёл түүх гэж нэг юм байдаг юм байна. Тэрэн дээр боловсрлоо бат бэх суйрлаж авч явдаг юм байна шүү дээ гэдгийг нэг ойлгож орж ирчээд 2015 онд хөрхөн хөтөлбөр гаргаад за ер нь тэгэл цэцэрлэгээсээ л эхлэе. Хамгийн одоо системийн хамгийн эхний шат бол цэцэрлэг юм байна. Тэндээс эхлэе. Тэгээ энэ нэг хөгт холбот үрсийг нэг хөх оронд нь бойжуулъя гэсэн байдлаар тэр цэцэрлэгийг байгуулж ирсэн. Хүүхдийн үрдэн бол гайхалтай байсан тийм. Ер нь гоё байсан. Хүүхд шал өөр болж болдго юм байна гэдэг. Танад харагдчихсэн шүү дээ. Хайрын одоо орон зай үсгэж байгаа юм л да тийм. Тэгээд ер нь бол Монгол ухаанд нэг яриад байна шүү дээ манайхан чинь боловсрохын өмнө боожих хэрэгтэй гэдэг. Тэр боожуулах газар нь л одоо цэцэрлэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг боожуулдаг орон зайг л бид нартэй ээж аавудаас нь одоо хоёрхан настай хүүхдийг ээж ааваас нь холдуулж штэ. Тэгээд албан боловсролын систем буюу сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа. Тэгэхээр тэнд нөгөө боожуулахыг нь орхиж болохгүй болчихж байгаа байхгүй. Боожуулахгүй боожиж чадаагүй хүүхд бол боловсрно гэж бас цаашаага хэцүү болдог гэдгийг л ойлгуулахыг хичээж тэр цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байсан. За тэгээд тэндээс одоо бодлогын шинжээч гэдэг юм уу? Боловсролын бодлогын шинжээч гэдэг тэр чиглэл рүү ороод туршилт хийгээд одоо юу гэдэг те? Судалгааны ажил хийгдээд ингэж явж байгаа. Одоо ер нь бид нар энэ боловсролын системийг яах вэ гэдэг асуудал маш хүнд болчиход байгаа байхгүй. Харин энэ хүндрлийн чинь шалтгаан нэг л юм байгаа даа. Ерөнхийдөө одоо ингээд нэг сургана л гэж дайрч штеп. Тэр сурахад бас учир байгаа тийм л. Эхлээд тэр хүүхдээ боожуулаад тэр мэдээллийг хүлээж аваад боловсруулдаг тэр эд эсийг нь тэр бие эд эсийг нь эрүүл чирэг болгож боожуулах ажил нь дутуу орхигдсон байж байна. Тэгээд тэр эд эс мэдээлэл бол нэг сувгаар дамжихгүй шүү дээ. Хүн болвол ерөөсөө толгойд нь юм хийгээд ах юм бол боловсрал байна гэж ойлгоод байна шүү дээ. Энэ одоо бүр тис одоо буруу ойлголт явж гин гэдгийг бид одоо өөрсдөө одоо л ойлгож байна шүү. Толгойд нь юм чихээд ах юм бол одоо хамгийн их юм. Тэгээд ер нь толгой руу жигсэн юм гэдэг чинь тэр толгой дотор тогтцоод буцаа гараа авчдаг л зүйл байт юм бэл. Тэгэхээр зэрэг тэр мэдээлэл бол мэдрэхийн 6 сувгаар дамждаг гэдгийг эхлээд ойлгох хэрэгтэй юм бэл. Чихэнд нь юу сонсох вэ? Нүдэнд нь юу үзүүлэх вэ? Хамарт нь ямар агаар амьсгал өгөх үү те? Ам ингээд энэ бүхэн чинь ингээд мэдээллийн сувгууд байгаа байхгүй юу? Тэгэхээр боловсрол өөрөө болгоны хувьд тийм төвшөнд хүрээгүй байна шүү дээ. Толгойд нь л юугаа нөгөө юм элдвэдээ тийм хэрэгтэй хэрэггүй те тухайн хувь хүндээ хэрэгтэй хэрэггүй юм болчиход байна. Нэгэнд нь хэрэгтэй байлаа гэхэд нэгэнд нь тийм ч хэрэгтэй биш юм болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөгөө дарааллын хувьд нөгөө өөрчлөгдөх хэрэгтэй болж байна. Эхлээд боожуулах буюу эхлээд тэр хүнийг яг чухам энэний дотор хэн байгаа юм бэ гэдгийг энэ хүүхдийн дотор хэн байна? Ямар авиас нуугдж байна? Ямар одоо генийн одоо онцгой чадвар нуугдж байна гэдгийг нэг илрүүлэх үйл ажиллагаа бол яг сууринда одоо бид тэр ярьдаг тэр нөгөө цэцэрлэг те ах сургууль хоёр дотор энэ ажиллагаач ерөөсөө маш өндөр агуулгатайгаар бүр тодорхой хөтөлбөртөөр тэрийг одоо хэрэгжүүлэх баг бэлтгэгдсэн багш нартайгаар орох хэрэгтэй болчих. Тэгэх юм бол одоо боловсрал бол яриад байгаа шүү дээ хоёлаа. За ямар ч байсан хүмүүжүүлэхээ бол өөрсдөө бүр хариуцъя. Тэр сурахыг нь бол дэлхийдээ хэмжээ хамаагүй тэр Кембрижийг оруулж ирээ те. Тэр бол тэгтээ дараагийн асуудал. Эхлээд тэр боожуулаад боловсруулад хинбэ гэдгийг таньчаад тэгээд дараа нь бол энэ хүүхдийг нэг энэ чиглэлээр сургамаар байна. Энэ сурганы арга зүй дэлхийн одоо ямар улсын ямар хөтөлбөр байна гэдгийг одоо судлаад оруулж ирэхэд бол тийм эрсдэлтэй биш. За нөгөө нэг одоо яг хөө ерхий боловсролын сургуулиас бол мэдлэг дээр илүү их суйрлаад байна. Гэтэл нөгөө хүүхд чинь хүмүүжил, ёс зүй, төлөвшил, бие бэлтрийн хөгжил гэдэг ингээд асар их олон зүйлүүд хэрэгтэй болчиход. Энийг яаж хөтөлбөрлөө аажмаар энийг ингэж нэг жоохон
нэг тэмцэл хийлгүүгээр гэхдээ хөтөлбөрт нь жоохон өөрчлөлт оруулаад хүн болгочмоор байдаг хүн. Хүнээр хүн гэж яриад. Тий. Хүн одоо монголчуудын хувьд бол арай өндөр судалгаатай монгол судалгаатай хүмүүс бол иргэн гэж хэлдэг даа шүү дээ. Хүн болвол яг хөө бас нэг хүний амьтлагч чанарын нэр юм билээ. Хүнээс яаж эргүүний зэрэгт хүрэх вэ гэдэг чинь өөрөө нэг юм процессын асуудал байгаад байна шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энэ 16 нас хүрчлээ гэл авдаг зүйл гэж ойлгоод байна шүү дээ, тэр иргэний үнэмлэл чинь. Гэтэл нөгөө хүн маань мөн чанарын хувьд иргэн болоогүй нөгөө хүсэл нэгдэж өмсгт өдөхнөр хандаг хүн байгаа л гэдэг. Гэтэл нэргүн гэдэг чинь авьяастай чадвартай бие биенийхээ сайн сайхны төлөө бүтээдэг тий. Тэгээ энэ дэлхийн зам ёсыг танилцсан одоо илүү их том орон зайг эзэгнсэн тийм байдал нь өөрөө иргэн юм билээ шүү дээ. Тэгэхээр Монгол улсын иргэн гэдэг чинь бас нэг чанарын ялгаатай асуудал болчиход байна. За тэгэхээр энийг болоод хөтөлбөрт одоогийн энэ ажиллаж байгаа систем дотор яаж суулгах вэ гэдэг талаар ярьж байна тийм үү? Энэ бол одоо яг цаг нь болсон. Өмнө нь бол энэ талаар бол бүр ингээд таг орхигдоод ерөөсөө энийг сэргээх одоо энэ тэр одоо хөтөлбөр агуулгыг сэргээх ямар ч онол номгүй явуулсан байхгүй. Өмнөх тогтолцоонд бол байсан социалист онол байсан, социалист ухамсартай хүн те. Энэ бол бас тодорхой хэмжээнд их орондоо хайртай хүнийг их орондоо хэрэгтэй хүнийг бүтээжсэн байна. За тэгвэл 91 он төвсгөл ардсан хувьсгал яснаас хойш сурах асуудлыг л бид одоо сургууль гэдэг нь хариуцсан юм байна. Тэр хүмүүжүүлдэг нь одоо тэр онол ном нь ойлгомжгүй болчлоо. Тэгээ одоо тэрийг өөрөөр ээж аав өөрөө л хариуцлах болчлоо гэж хайж байгаа байхгүй. Гэтэл бүтэн ингээ 30 жилийн ингээ сургууль энэ том олон боловсролын систем энийг орхичхороо зэрэг өрхгөрт бол хүүхдийн хүмүүжүүл бол тиймж яг хоо ерөнхийдөө нэлээд сайхан төвшин сайхан өрх гэрүүд байна л даа вэжтэй сайхан удам мөхсөөгаараа дамжаад ирсэн одоо харилцааны том соёлтой. Тэнд бол хүүхдийн хүмүүжүүл төлөвшөл хүн чанар бол тодорхой хэмжээнд төлөвшөж байна. Нийтээрээ бол орхигдож байгаа юм. Орхигдсных нь одоо хор хөнөөл одоо болохгүй юм одоо нийгэмд бол байна ер нь бол томоохон асуудлууд төр ингээл донтолд тий. Сэтгцийн акторын эмгэг өөрчлөлтүүд ингээд дүүрчихсэн худал гурмаг тий. Ерөөсөө энэ бүх юм чинь газар авчиад байна гэдэг чинь нөгөө хүн болж төлөвшөөгүй хүн чанартай хүрээгүйгийн л одоо хорнолоо болж гарч ирж байна л. Тэгэхээр энэ бүх бэрхшээлүүдийг бид нар одоо яаж давж гарах вэ гэхэлээ дан ганц энийг эцэг их гэр бүл хариуцад бол үнэхээр хүч хөрөхгүй. Яагаад гэвэл тэндний мэдлэг мэрэгжил нь хөрөхгүй. Зав зай нь хөрөхгүй. Ерөөсөө нэг өглөө гараад орой ирдэг тэгээд нэг мөнгөдгөр гол нь сайхан амьдрын хэдүүлэн мөнгөтэй л одоо болох гээд ингээл ингээд зүтгээд нэг гараа явчлаа шүү дээ. Тэгэхээр яг энийг 2-оос 22 нас хүртэл нь хариуцдаг. Өглөөний 8-аас оройны одоо баг 8 цаг хүртэл одоо тэнд хамрагдаж байгаа. Энэ боловсролын систем бол тодорхой үүргийг бол хүлээх ёстой гэж болж үзэж байна. Тэгэхээр энэ дээр нь одоо нэг боломж гарч ирээд байгаа нь юу вэ гэхээр саяхнаас энэ Монголын боловсролыг үндэсний онцлогоор хувиргаа өөрчилъё гэдэг нэг ийм одоо том одоо тунхаг чуулган болж энэ тухай тунхагласан. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ Монголоо судалсан, Монголоо мэддэг хүний одоо тухай өндөр түвшний мэдлэгтэй одоо манай олон ард иргэд байна шүү дээ. Одоо миний хувьд бол ерөнхийдөө энэ хүн гэдэг чинь хөгжчихлөөрөө зэрэг хүний тархин дотор шүү дээ маш асар их хэмжээний хөрөнгө бүрэлддэг юм байна. Энэ хөрөнгийг тастаал хүн гэдэг чинь сайхан амьдраад иж болдгийм байна. Тэгвэл өнөөдөр тархинд нь хөрөнгийг нь тархин дах хөрөнгө нь бүрэлдэхгүй болохоор зэрэг тэр хөрөнгөний тухай ойлголт, өмч хөрөнгөний тухай ойлголт чинь шал өөр зүйл болоо хувирчт юм. Тэгэл энэ нэг юм болохгүй асуудал. Тэгэхээр тэр үндэсний онцлог гэдэг имийг нь л одоо Тэнгэрийн сургуулийнхаа маань одоо тэнгэр үзэл онолтой хүмүүс маань тийм энэ Монгол судлаачд маань энэ үндэсний онцлогоор хувиргаа өөрчлөнө боловсрлоо гэж ярьчихлаа. Тэгвэл үндэсний онцлог нь яг чухам юу юм бэ гэдгийг л маш нарийн тодорхойлж томьёолж өгөх ёстой гэж үзэж байгаа. Тийм. Чуулган ч нэг өөрийнхөө зохион байгуулсан чуулганыг хэлээд байна уу? Өөр юу? Энэ нөгөө Монгол боловсрол хүний хөгжил гэдэг энэ чуулган. Энэ бол яг тэр болсон тийм танаа өөрөлдсөн. Яг энэ чуулган сая энэ чинь өмнөх оны 5 сард. Тэгэхээр сая энэ 3 сард боловсролын яамнаас зохион байгуулсан. Ерөөсөө энэ даяаршлын хандлагадор үндэсний онцлогоор
боловсролоо хувиргаа өөрчлөе гэсэн байдалтай. Тэгэхээр энэ даяаршлын хандлага нь юу юм бэ гэхээр нөгөө доктортой хөгжлийн боловсролын томгод санаа ороод ирсэн явж байгаа юм л да. Энэ нь болохоор нөгөө доктортой хөгжлийн зорилттой холбоотой. Яаж энэ дэлхийн ертөнд чи одоо ингээд хамгийн нууцад барааж авах чаа үед яаж энийг барьж тогтоож энэ дэлхийг сүйтгэхгүйгээр экологийн баримжаатай эдийн засгаа хөгжүүлээ. Тэр доктортой хөгжлийн боловсролтой бинүүд манайхаар бол одоо зам ёсыг дагдаг. Зам ёсыг мэддэг, түүнийг дагаж амьдардаг тийм боловсролтой хүмүүсийг яаж бий болох вэ гэдэг дэлхийн нийт өөрөө энэ рүү хандчихж байгаа байхгүй. Тэрэн дээр нь бид нар Монголын онцлог гэж ярьчихлаарэ зэрэг маш сайхан нийцтэй тийм агуулгуудыг гаргаад өгөх боломжтой болж байна л да. Ерөөсөө байгаль дэлхий зам ёс тэр ерөөсөө л өстөө нөгөө ус ургамал бүх байгалийн энэ амьд амтан бүхэн бие биенийг ингээ харьцаж амьдардаг. Тэр нөгөө хамтын харилцаа энэ төргээд асар том мэдлэгийн засаглал хийх тийм том одоо онолууд төвшин томьёологдоод яваад байгаа байхгүй. Тэр нь гагцгүй яг энэ хэрэглэгдэх ёстой систем салбаруудын болгоул ажиллагаанд оруулах ажил нь одоо та нар шиг ийм сайхан улс төрч хүмүүсийн л ажил болоод байна л. Мэдлэг байгаа. Мэдлэгийг хэрэглэж чадахгүй болвол тэгээ мэдлэг болвол одоо миний харж байгаагаар энэ олон сайхан хүмүүсийн цээж нь тэр их эрдэмүүд нь байгаад байна. Тэр эрдэмүүдийг яаж зэгцэж энэ систем дотор системтэйгээр хэрэглэж үр хүүхдийнхээ аз жаргал сайн сайхан ирээдүйг баталгаажуулах вэ гэдэг дээр л одоо ерөөсөө маш сайн хүмүүс маань ажиллах хэрэгтэй. Боловсролын салбарынхантай бас яг чи бол баггүй л ажиллаж байна л да, чуулган хүртэл зохион байгуулаад төрийн ордон чуулган хийнэгдэх чуулган тийм амарч ажиллаж штэ. Ингээл ойлгуулах гал ингээл оролдоод нөхдүүд маань ер нь хэр ойлгох гэж байна. Ер нь бол жоохон хоол сэдв байсан. Одоо бол ингээл нэг Монгол боловсрол гэдэг ярихаар чинь зэрэг нөгөө доторх агуулга тийм нэг онлын төвшөнд судалгаа нэг тийм дутуу зүгээр л одоо нэг цаг хугацааны хувьд нэг хойшлуулах гээд байгаа юм шиг тийм Монгол ахуй малчин болгоод бүгдийн нэг дээл өмсгөлмөр унуулаад одоо тэгэл нэг тийм ахуй соёлын одоо дэлхийн одоогийн хөгжлөөс нэг хоцрог хойш нутрах гээд байгаа юм шигээр ингээ хүлээж авсан байхгүй. Гэтэл одоо бол арай өөр болж байгаа. Ялцчгүй тэр үндэсний онцгой хувиргаа өөрчлөе гэж хэлж байна гэдэг чинь өөрчлөгдөж байгааг нэг том илрэл. Тэгээ ер нь бол энэ Монгол боловсрол гэдэг нэр томыг эхлээд нэг юм Монгол хүний тархинд суулгах гэдэг юм л да. Кембриж боловсрол, Оксфорд боловсрол гэлтэй ингээл нэг Япон боловсрол гэл ингээ гадны одоо Орос школ гээл Герман лицей гэдэг юм ингээл нэг ерөөсөө тэр боловсрол гэдгийг хэрэгжүүлдэг тэр онол мэдлэг тэр гадны хүмүүст л байгаа юм шиг. Бидэнд болохоор юу ч байхгүй юм шиг ингээд нэг иймэрхүү төвшөнд хүрчээд нь шүү дээ. Ерөөсөө өөртөө байгаа юм яг. Гэтэл Монгол боловсрол гэдэг болвол орчин үеийн боловсролыг шин шатанд гаргах маш том мэдлэгийг агуулж идэг. Юу вэ гэхээр чи өөрөө ч мэдж байгаа шүү дээ. Энэ нэг ийм бэлэг чанарын ойлголтод орж ирдэг байхгүй. Хүн гэдэг чинь Монгол боловсрол өөрөө хүний мэдрэхүйг, сэрхүйг, зүн бэлгийг нээдэг тийм бол агуулгатай байхгүй. Тийм бүр онолтой ноттой технологитой тийм юм ороод ирсэн явж штэ. Гэтэл энэ өөрөө яг энэ утгаараа шинжлэх ухаанд нэн ээлтэй болж байгаа байхгүй. Бүх хүүхдүүдэд өнөөдөр тэ зүн сэрхүү тэр мэдрэхүйг нь унтраачаад тэгээд унтраачих юм бол тэр хүүхдүүд бол ямар нэгэн нээлт хийх ямарч боломжгүй болж байгаа. Зүгээр л хин нэгэн хүний нээлттэй танилцаад тэрийг нэг дутуу хойгоос ойлгоод гардаг л ийм л үйл явц тэнд өрнөд нь шүү дээ. Тэрнээс биш хүүхэд болгоныг нээлттэй эзэн болгох нь боловсролын зорилго байх хэрэгтэй байхгүй. Тэгэх юм бол тэр өөрийнх нь нээлт хийхэд чинь зүгээр нэг бодож чад нэг эдэн тоо томьёон дотор эргэлзэж чад нээлт хийчихдэг юм биш юм байна л да. Нээлт гэдэг чинь ямар нэгэн өөр орон зайгаас мэдээлэл хүлээж авч тэрэн дээрээ туршилт судалгаа хийж байж тэр том нээлтүүд чи хийгддэг юм байна. Тэгэхээр Монгол боловсролыг бол бүгдээрээ нэг тэр талаас нь харж ойлгосоо л гэж би хүсдэг. Харин одоо хүүхдийн зүн сувг нээх гэж тэр мэдрэмжийг сайжруулах гэдэг тэр одоо бол бас нэг зарим хүнд бол за шал өөр сонсогдоод байна шүү дээ. Тэгэхээр энийг ямар аргачлал байна? Тухайлбал цэцэрлэг дээр яаж хийв? Энэ зүн сэрхүүн талаар бол одоо танаа хүрээний хүмүүс ба штэ. Асар өндөр ойлголттой байгаа. Тэд нар бол зүгээр л ингээд бид нар чинь ингээд зөнгийн удирдлага гэж нэг юм байгаа байхгүй. Хүний тархинд харуулж орж байгаа тэр үе түмэн бодол 50-60 мянган өдөрт ингээд нэг тарих бодлын урсгалын тархинд чинь үүж штэ. Тэгэхээр энийг цэгцлээд
өөртөө нэг юм аливаа нэг мэдээлэл хүлээж авах тийм орон зайг хүн чинь өөрөө нэг юм маш нарийн нийлмэл систем байгаа байхгүй. Эхлээд энэ ер нь бол эмнэлгийн засаглал гэдэг дээр юу гэж ойлгох вэ? Хүнээ эхлээд юу вэ гэдгийг л их сайн ойлгох хэрэгтэй юм бэл. Тэгчих юм бол одоо боловсрал хүний боловсрал яаж хэрэгжих юм бэ гэдэг асуудал чинь арай өөр төвшөнд хүмүүс одоо ойлгоод эхэлнэ л дээ. Тэгэхээр боловсролыг энэ мэдлэг дээр тулгуурлаад дахин шинээр зорилго энэ тодорхойлоод тэрэн дээр тулгуурлаад төлөлтөө хийх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр төлөлтөн дотор нөгөө хүүхдийн зүүн сэрхүүг нээх гэдэг төлөвлөгөө орж ирэх гэдэг шүү дээ. Аргачлалын хувьд бол би бол айхгүй байгаа. Яагаад гэвэл тэр зөнгөө нээсэн мэдрэхүй сэрхүүгээ те нээсэн маш олон багш нар төрөөд байгаа байхгүй. Яаж тэрийг гэдэг дээр бол тэр хүмүүс чинь аль хэдийн хэрвээ би системийн төвшөнд энийг одоо оруулах ёстой гэдэг дээр ойлголцоод ингэчих юм бол би яаж гэдэг дээр бол ерөөсө маш олон хүмүүс төрж байгаа. Энэ их нарийн аргууд орж ирнэ л дээ. Гэхдээ ерөнхийд нь хэлэх юм бол энэ мэдрэхүй, сэрхүй, зүн гэдэг нэг ийм гурван чадвар байгаа дээ шүү дээ хүнд байх хэрэгтэй. Эсвэл энэ чадвар суухгүй мэдрэхүй байхгүй, сэрхүй байхгүй, зүн байхгүй гэхээр одоо хүн гэж хэлэхэд бас хэцүү болчих гээд байгаа байхгүй. За тэгвэл мэдрэхүй яаж хөгждөг юм бэ гэхээр зэрэг эхлээд тэр мэдээллийг хүлээж авдаг энэ мэдрэхүй байна шүү дээ. Энэ гаднаас хүлээж авах мэдээлэл гэж байгаа даа. Энэ бол энэ дээр мэдрэхүй чинь өөрөө хөгжиж идэг. Тэгвэл дотроос буюу яс туснаасаа хүлээж авах нэг тийм одоо мэдээлэл байгаа байхгүй. Энийг нь бол сэрж одоо сэрхүү гэдэг нь л да нэг нь гаднаас авдгийг 6 мэдрэхүүгээр дамжуулж авдгийг мэдрэхүү гэдэг нь шүү дээ. 6 мэдрэхүйд өртөгдөхгүйгээр хүлээж аваад байгаа тэр одоо юм зүйл нь болохоор сэрхүү байхгүй. Сэрхүү одоо сэрж мэдрэх одоо сэрх гэж яриад нь шүү дээ. Энэ хүмүүс сэрээч гэдэг. Энд чинь бол сэрээч гэдэг байгаа чинь чиний дотор байгаа тэр үнд мэдээллүүд чинь гарч ирэх юм бол чи одоо их зөв болох гээд байна. Тэгэхгүй чи гаднаас ингээ орж ирж байгаа юмд удирдуулаад төөрч бодолж алга болоод байна гэдэг чинь энэ аахгүй. Тэгэхээр тэр аяасыг нээх гэдэг чинь үндсэндээ сэрхүү байхгүй. Тэр сэрхүүг нь одоо сэрхүүг нь хөдөлгөж сэрхүүгээр нь дамжуулж одоо дотроос нь өөрт нь тэгээд ирчихсэн тэр зүйлийг гаргаж ирэх технологи байна шүү дээ. Энэ өөрөө боловсролд одоо хэрэглэгдэх цаг нь болцсон гэж хэлэх гээд. Яагаад гэвэл зорилго тавьчихад байгаа шүү дээ. Энэ хүүхэд болгоны авиасыг нээя гэж зорилго тавьчихад байгаа байхгүй. Гэтэл яг процессыг харахаар тэр авиасыг нээдэг тийм ямарч одоо агуулга хөтөлбөр агуулга үйл ажиллагаа багш одоо бүр байхгүй байхгүй. Тэгэхээр зүгээр л авиасыг нээн гэж ярьж байгаа боловч үндсэндээ үйл ажиллагаа нь авиацыг нь булаад орхиод байгаа. Харин. За энэ авиас нь нээгдчих юм бол одоо дараа нь зөнгийн асуудал ярих. Энд чи ялуу юм чи юм үе шат дараалтаа авах нь шүү дээ. Тэгэхээр мэдрэхүйг нь дараа нь сэрхүүг нь дараа нь зөн бэлгэн. Тэр мэдрэхүй гэдэг дээр бол би нэлээд одоо ер нь бол аливаа юм зөв эхэлчих юм ба суурал зөв тавьчих юм бол дараагийнх нь нөгөө зам ясаараа хөгжиж идэг, бүтэж идэг зүйл болоод өрчдөг учраас тэр хүний эхлээд тэр бүтэн байдал гэдэг чинь өөрөө мэдрэхүй дээр тулгуурлаж байгаа байхгүй. Хүнийг бүтээх, бүтэн байдлаа олох. Энэ нь бол өөрийнх нь нөгөө бүтээлч чанар нь одоо би болох бүтээлч энерги гэж ярьж байгаа юм л да. Тэрийг л нийлүүлчихлээрээ л мэдлэгийн хүч болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр нэг мэд гэдэг язгууртай нь хэдүүгийг гэхэд ойлгуулад өгчих хэрэгтэй байхгүй. Тэр мэдлэг гэдэг байгаа чинь мэдрэхүйгээр мэдээллийг хүлээж аваад шүүн тунгаагаад боловсруулад гаргаад ирвэл тэр чинь мэдлэг болоод байгаамаа гэж. За тэр сэрхвийг энэ дээр нь дамжуулаад дотор нь байгаа гений мэдээллийг нь сэрээчих юм бол энэ нь авьяас болоод байгаамаач гэх юм уу те. Ингээд нэг ийм онлын юмнуудаа эхлээд суурь асуудлуудаа ойлгочих юм бол энэ дээрээ тулгуурлаад маш гоё зохион байгуулалтыг менежментийн одоо зөв болгох боломж бол байгаа. Боловсролын хууль болон одоо бодлогын бичиг баримтуудад энэ боломжууд нь хэрэг энийг ингээд чихэгч гэдэг юм аа. Тийм ээ. Жохон өөрчлөлтмөр үг өсөг өөрчлөлтмөр шүү. Мөн болох төр үг өсөг өөрчлөлтөд сургагчтай 10 жил ажиллаад нэг мэдсэн чинь бидний хүүхдүүдийн сургагчийг мөнжсөн байсан гэдэг шиг бид нар ингээд одоо бид өв боломжлолжуулмаар эргүүн болгох юм аа тийш ингээд шингээмээр шүү. Харин ер нь бол би зүгээр боловсролын одоо талаар төрөөс баримт бодлого шиг баримтч байт юм уу тийм. Дээр нь одоо боловсролын багц суйлууч байт юм уу. Энэ дээр бол ерөнхийдөө эрхлэн шинжилтүүдийг бол хийж ирсэн шүү дээ. Одоо ингээд эднийг уншаад хаад нэг актер эрхцүүц тулаад л тэ ерөөсөө байх юм бол байхгүй. Одоо зүгээр тэр хэрэгжүүлэх тэр процесс дотор л бид нар юм хийх хэрэгтэй байхгүй. Жишээлх юм бол Монгол улсын төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын шиг баримт гэдэг дотор юу гэхээр боловсрол бол үндэсний аюул
нийгмийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ гэдэг маш том ийм зорилго төвшүүлсэн байгаа. Тэгэхээр үндэсний аюулгүй байдлын тусгай тогтнолын баталгаа олохын тулд Монгол агуулга иш оруулж өгөх хэрэгтэй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Гэтэл өнөөдөр тэр болгоомжийг тусгасан тэр зорилго хэрэгжихгүй гаднаас ингээд оруулж ирэл энэ Монгол агуулга амин чанар үгүй байгаад байгаа нь өөрөө үндэсний аюулгүй байдлын тусгай тогтнолын баталгаа болох хэмжээнд хүрч өгчихгүй байна л гэж ойлгох хэрэгтэй. За дээрэс нь Монгол хүн бий болгоё. Хүмүүжлийн тогтолцоог хүмүүжлийн одоо тийм хөтөлбөрүүдийг бий болгоё. За тэгэл дээрэс нь зөндөө олон юмнууд байна л да. Үндэсний онцгой хөргөө өөрчлөё. Нэтэрэ гэдэг энэ бүхэн чинь ингээд эрхцүүдэд тусаад хууль тогтоол болоод ингээд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо тэр яг тэр нөгөө хэрэгжиж байгаа тэр төвшөнд нь за одоо тэр Монгол хүн болохын тулд ийм хөтөлбөр оруулж ирээд ингээд тэгнгээд явхад бол бүрэн боломж бол нэгдсэн гэж харагдав. Тэр одоо эрхцүүд тулаад одоо болохгүй гэсэн юм бол байхгүй болсон байхгүй. Тэр авиаслаг Монгол хүүхэд гайл хөтөлбөр гарч илээсэн тий. Тэр энэ бүхэн чинь тэгвэл авиас гэж юу юм бэ? Мэдлэг гэж юу юм бэ? Гэт ингээд нөгөө шинэ нөгөө мэдлэгийн засаглал буюу шинээр тодорхойлтуудаа их зөв гаргаад өгчих юм бол шинэ төлөвлөлтүүдийг хийх боломжтой. Гэхдээ бол одоохондоо яг үнэндээ бол одоо ингээд Монгол боловсрал гэж юм байгаа юм байна. Энэ бол Монгол хүний хөгжлийг ингээд авч явах юм байна гэл ингээд шулган муулган хийгээл таниулга хийгээл шүү дээ. Гэхдээ яг үндсэндээ бол яг тэр төвшөндөө хурж хэрэгчихгүй байгаа байхгүй. Яг ингээд нэг тэнд чинь ингээд нэг битүү нэг ерөөсөө тэр сургалтын цагаал дүүргэсэн тэр хүн болгодог тэр авиасыг нээдэг зүүн эсэрхүү мэдрэхүйтэй болгодог тэр шинжлэх ухаанд ээлдэг тэр хэсэг дээр нь үнэхээр тутмаг байгаа нь бол ойлгомжтой. Манай багш нарын хэр бэлэн байна. Багш нарын хувьд бол яг энэ хүн болох буюу тэр сэтгэл зүйн өндөр түвшинд өргөссөн сэтгэл зүйн цагааллага заачих хэмжээний багш бол тахын бэлтгэгдээгүй байна. Бэлтгэгдээгүй байна. Тогтолцоо дотор бол бэлтгэгдээгүй байна. Тогтолцооны гадуур бол бэлтгэгдээд байна. Тэрийг яаж тогтолцоороо оруулж ирэх вэ гэдэг чи одоо аюул том асуудал болж байгаа байхгүй. Тэр хүмүүс чи өөрөө ингээд зохион байгуулалтанд ороод тий яг энэ Монгол хүнийг бий болгодог тэр зэн сэрхүүгээ нээдэг. Одоо ингээд язгуур урлаг соёл одоо зөв маш их юм байгаа байхгүй. Энэ зүүн бэлэг зүүн сэрхүүг нээдэг маш олон технологиуд тогтолцооны гадна байгаа байхгүй. Тэгээ бүгдээрээ нэг хаалганы цаана нэг сургалтын төвөд байгуулсан. Тэгээ тэр нь бол бүгдийг хамарч чадахгүй байгаа болохоор нийгэмдээ өгөөж байгаа. Тэгэхээр энийг яг энэ систем дотор оруулах ажил нь бол үнэхээр чухал. Энийний төлөө л одоо миний бүх үйл ажиллагаа чиглэж байгаа. Хөтөлбөр бол боловсруулагдсан байгаа тийм үү? Хөтөлбөрийн багангийн хөлтийн. Хөтөлбөрийн одоо загвар гэж хэлдэг юм л да. Загвар тийм. Энэ чинь өөрөө нөгөө нэг хөтөлбөр чинь өөрөө загварчлагдаад ерөнхийдөө баг боловсрал бол боож үсээ нөгөө сургуулийн өмнөх боловсрал бол боожуулах хэрэгтэй юм байна. Боожуулахын тулд боожуулах ухаан гэдэг энэ ухаанууд нь ингэж хэрэгжих юм байна. Багадаа болохоор зэрэг авиасыг нийлрүүлэх юм байна. Энэ дээр бол Монгол ахуй соёл бол цэвэр хөрсөн болж өгөх хэрэгтэй. За дунд руу ороод ирэхээр яах юм бэ гэхээр нөгөө хүүхд чинь нөгөө Монгол ахуй соёлынхаа орчин дотор нь байгаа генийн сэрсэн байгаа шүү дээ. За тэр хүнийг бол дараагийн одоо дэлхийн сонгодог соёл, дэлхийн ямар ч улсын соёлын орон дээр оруулахад тэр хүүхд бол харьжих ямар ч дархлаачцсан орж ирж байгаа байхгүй. Тэгэл манайх ч нөгөө тим юм байхгүй шууд л орж ирэнгүүтэн сургана гэж дайраад тэгэл янз янзын гадаад хэл гадны хилээд агаад соёл нь ороод ирчин инкээрээ зэрэг нөгөө генийн төвшөнд байгаа мэдээлэл чинь буюу авиас чинь болгодоод байгаа шалтгаан ч ерөөсөө л энэ шүү дээ. Гадны хэл заагаад соёлоор бөмбөдчтэй нөгөө авиас нь болгогдчихдаг. Тийм нөгөө генийн кодыг ингээд тайлж чадаагүй байж юм ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө авиас чи илрэх боломж байхгүй буюу тэгээ авиас нь одоо авиас чи ингээд нэг алт эрдэнэс олборлоготой адилхан л шүү дээ. Ингээд нэг хөрс суулдаг. Тэгээд нэг 1 метр ухаад нэг авиас гараад ирэхэд арай цаана нэг 5 метрийн хүнд байсан авиасыг ажиллаж чадахгүй болж байгаа байхгүй. Хөнгөн юм урлагийн авиас байж аяга гараад ирчихдэг. Дурдаг бүжигдэг авиас бол их хурдан гараад ирчихдэг. Гэтэл нөгөө жинхэнэ одоо нарийн авиасууд чинь нэлээд гүнд байж байгаа. Тэгэхээр тэрийг л нээхийн тулд энэ Монгол хүний өөрөө энэ чинь ген гэдэг чинь хэнд ч ойлгомжтой зүйл шүү дээ. Бид нар чинь өнөөдөр урагчаагүй шүү дээ. Гент гараад ирээ. Бидний удам хэдэн үеийнхаа ураг удмын тэр их нарийн нандин одоо нягтршалтай тэр их нандин юмнуудыг л тэгээд ирсэн хүн гэж л харах хэрэгтэй байхгүй бид чинь би тэр мэдлэг тэр мэдээлэл бол хүн болгоны дотор ясанд цусан дотор байгаа. Ясанд нь ангийн цусанд нь бэлгэлж байгаа тэр юм чинь гарч ирэхгүй бол тэгэл тэгсэн ирнээсээ авиасыг нээнэ. Манай бол цөм хөтөлбөрийн зорилго бол хүүхдүүд бүрийн авиасыг нээнэ.
Хүүхдүүдийн авиас нэ гэдэг чинь бол тийм амар зүйл биш л дээ. Тэр чих нарийн ажиллагаатай юм болж байна. Зүгээр энэ нэр төдий яваад байна гэсэн. Гадны янз бүрийн хөтөлбөрүүд орж ирж камерас ч гэх юм одоо зөндөө олон хөтөлбөрүүд орж ирээд энэ дээр ингээд харах дээр ер нь сая онд нөгөө Монгол хүний ч авиасыг нээж чадхаар юм байна уу? Тийм агуулга байхгүй шүү дээ. Байхгүй. Тэн дотор бол үнэхээр сайхан хэл устай болгоод ерөөсөө нөгөө гадаад хэл англи хэлийг төрөлх хэлшгээр эзэмшүүлээд тэгэл ерөөсөө ингээ явчнаа л гэдэг. Энэ дээр их ач холбогдол өгöd байгаа байхгүй юу? Гэтэл мэдээж хэрэг энэ бол ач холбогдолтой цагтай ач холбогдолтой. Гэхдээ яг хүний боловсролын суурин дээр бол тийм ач холбогдолтой зүйл биш болоод хурцж байгаа байхгүй юу? Хүн гэдэг чинь өөрийгөө одоо ер нь бол Монгол боловсролын чинь гол одоо онцлог нь юу юм бэ гэхээр хүнний гаднаас нь мэдээлэл өгөөд байх нь эхэнд нь өгөхөөсөө илүү дотор нь байгаа мэдээллийг сэрэж гаргаж ирэх чухал. Сэрэж гаргах буюу тэр хүнийг нээх нь шүү дээ. Нээгээд гараад ирчих юм бол тэр хүн чинь нэг өөрийн гэсэн авьяастай. Тэр авьяасыг хөгжүүлчих юм бол тэр хүн ч одоо үнэхэрийн аз жаргалтай, үнэхэрийн бүтээмжтэй, үнэхэрийн улсын орондоо хэрэгтэй, үнэхэрийн өөртөө хэрэгтэй, үнэхэрийн байгаль ихтэй ийм л хүн болох гээд байгаа байхгүй. Тэр орчин үеийн боловсрол бол яг энэ чиглэл рүү хандсан байгаа. Ер нь дэлхийд тахнараа. Энэ дээр бол монголчууд бол маш шуурхай ойлгоод нөгөө энэ тогтолцооны гадна байгаа олон юмуд байгаад шүү дээ. Нөөцүүд байгаад шүү дээ. Бид багшийн том нөөцүүд байгаад тийм. Энэ хүмүүс маань зөвхөн байгуулалтанд л орох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэх юм бол би бол Кембриж би хэлээд байна шүү. Дэлхийдээ хамжиж болно сурахыг. Хүн болохыг нь бол дэлхийдээ хамжийгээд боломжгүй байхгүй. Монгол хүнийг Монгол соёлын түлхүүрээр л нээн. Тэрнээс биш Япон соёлын түлхүүрээр Монгол хүнийг нээчдэг гэж байхгүй. Энэ Монголын газар нутаг энэ цаг үр орон зай төрсөн л бол энд нь л одоо нэг түлхүүр нь байгаа. Яг үзэгчтэй ингээ хандаад хэлэхэд бидний юуны төлөө ажилладаг юм хэрэг ингээд Монгол цэцэрлэг сургууль, ерхий боловсролын сургууль, цаашдаа ингээд мэрэгшүүлэх сургалтууд, мэрэгжил олох сургалтууд, ихтэй сургуулиуд ингээд бүх төвшөнд хөтөлбөрийн шинтгэл хийгээд Монгол хүнийг дотроос нь нээхийг зорж байгаа. Монгол хүнийг буцаад эргүүн болгох тийм үү? Тэгэд хөтөлбөр ерөнхийдөө цэцэрлэг сургуулийн хөтөлбөр дээр нь бол ажиллаад одоо бол ямар ч байсан стандарт загвар хөтөлбөр маань бол бэлэн болсон байна. Тийм баг шат. Эхний одоо боловсролын их 5 шат байгаа шүү. Тэрний одоо 4 шатанд нь ерхий боловсролын төвшөнд гэсэн үг. Сөг, баг, дунд, ахлах. Тийм. Бэлэн болсон. За бидний нөгөө мөрөөдөд байгаа сургууль маань нэгтгэхэд одоо Монгол сургууль гэж нэрлэлж л та тийм үү? Энэ гадны одоо Английн, Кембрижийн, Харвардын одоо үгдийн те Бритиш, Япон, Солонгос, Орос, Хятад гэдэг ингээд бүх төрлийн улс орнуудын Турк гэдэг бүх сургуулиуд байгаа мөртлөө Монгол сургууль байхгүй нэг байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Бүх орны одоо сургуулиуд байна. Одоо нэмээд одоо Финляндийн тийм ингээл Канадын гэдэг ингээл авцрал байгаа. Тийм. Тэгэхээр яг бид дөрийн төрөний ярьсан дээр яг авцарч болно уу? Энд бол дэлхийн шилдэг одоо төвшөлтэй сургуулийн том хөтөлбөрүүд байгаа. Хүнд яаж одоо нэг юмыг тоог яаж шийдвэрлэх үсгийг яаж тодорхойлох вэ те? Томьёо бодлого дээр яаж одоо аргачлалууд байгаад байна шүү дээ. Дэвшилттэй аргачлалууд. Гэхдээ энэ аргачлалыг хэрэгжүүлэхээс өмнө талд нь эхлээл хүнээ нээе. Тэр оюуныг түлхүүрдээ онгойлгоод өгөө. Тэрнийхэн дараа тэр сургадаг юм тухайн хүүхдийнх нь илэрсэн авьяасанд нь баримжаалаа сургачаа. Тэгэхгүй хүнд хэрэггүй юм заагаад те хэрэгтэй юм хаяад тухайн хүнд хэрэггүй юм заагаад. Өөрт нь яг хэрэгтэй юм нь болохоор зэрэг олж он заахгүй. Нийтээр нэг агуулгаар нэг хүн зэрэг үйлдвэрлэдэг энэ боловсролоос одоо таталзъя. Арай нэг өөрөөр харьяа монголчуудаа энэ их агуу их түүх бүтээсэн энэ их агуу хаад одоо удмууд одоо ингээд юм учраа ойлгохгүй ингээл нэг оюун ухаан энэ тэндээс царайлтаа суухаа болио л гэж зоригтойгоор л одоо хэлчмээр байна л да. Тэрнээс биш одоо их олон 100 жилийн Австрийн даргалт чинь иймэрхүү юм ингээд зоригтой хэлж чадахгүй төрөх юм биш үү? Бид нэр юу аах вэ те? Одоо бид нар ч одоо дандаа л одоо Оросоор залгаад Америкаараа залгаад одоо тэр нөгөө ёстой хаашаал бол хаашаа хамху шиг хийсчил явлаа. Одоо тэгээд үндэстэй угсаатай гэдгээ мэдээд тэрэн дээр ургамаар биш та. Хөгжмөр биш та. Тэр их одоо олон мянган жилийн өвгдийн нээсэн өв соёл тэрээс шимээ аваад ингээд нэг тийм ургаж төлжиж хүчрхэж басч ирмээр. Тийм шүү дээ. Нэг монголоор хөгжиж, монголоор амьдрий гэж үгүй зөндөө дор өрөөд харин яаж гэдэг нь өөрөө салбарынх нь одоо бодлого үйл ажиллагаанд шингэж орох гэдэг юм л да. Миний хувьд одоо өөрийнхөө мэддэг мэрэгжлийн дагуу гэдэг юм уу?
Энэ салбарыг бол шинжлэх онол ном байгаа юм байна гэдгээ бүрэн харсан. Энэ онолын дагуу энэ системийг чи хөлгөх бүх нөөцүүд нь биднэрт байгаа юм байна. Одоо ялангуяа тэр багшийн нөөц, хүний нөөц бол байгаа юм байна. Би одоо ингээд танахны сургуулийн багш нарын юмыг ингээд харж байхад чинь энэ хүн энэ талаас нь ярьж шүү. Энийг тэр боловсролын системийн тийм төвшөнд нь оруулаад ингээд шингээгээд өгөх юм байх шүү гэж л харж суудаг. Ер нь бэлтгэгдэж байгаа байхгүй юу? Тэгээд багш нар маань нэг юм ойлгох хэрэгтэй. Өөрт нь тэгээд ирсэн тэр цэжний өв биш үү? Эрдэм. Энэ бол маш чухал үн цэнтэй гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Гэхдээ бас бүх юм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүх эрдэмүүд нийлж агаад нэг системийг шинжиж хөдөлгөнө гэдгийг л ойлгож байсаа гэж үздэг. Яг манайхан ч ихлээр нэг жоохон айдсан л да. Минийх л хамгийн мундаг гэж нэг жоохон ингээд нэг юу гэдгийг те нэг сансарддаг жоохон гэж байгаа. Агуул байгаад байдаг. Гэхдээ систем гэдэг чинь бүх юм нийлж болно. Нэг тийм нөөцийн одоо бүрдэл үүсчиж. Одоо систем чи өөрөө ингээ орсон юм боловсруулад тэгээд гаргадаг нэг ийм л одоо нэгцэн уялдаатай. Докторын зэрэг хамгаалах гэж байна те. Сэдв маань боловсролын системийн шинжиж гэдэг мэрэгчлэр ерөнхийдөө бол энэ үндэсний онцлогоо боловсролыг хувиргаа өөрчилдөг чиглэлээр доктор эдмийн ажлаа бичээд одоо ер нь төгсөж байна. Ер нь нэлээд хоош нь тавьсан. Тэр доктор нь ч яг эхлээд нэг жаал юм ойлготлоо гэдэг. Яг бас ингээд манай чиглэлийнхэн гэх юм уу даад үзэгчтэй хэлэхэд манай салбарын ингээд нийгмийн бүх шат руу ороод өөрсдийнхөө мэдж байгаа юм орчин үеийн боловсролын тогтолцоогоор хүлээн зөвшөөрөх гэж л зүтгэж байгаа ч царай штэ тийм үү? Тэгвэл яах вэ? Тийм. Тэгэхгүй зүгээр би мэддэг годомжинд яваад тахтай хүн таадгүй. Хүн таахгүй. Би тийш нэ хашаараад те бидний дуу хоолой тийш хөрөхгүй. Тийм учраас ямар нэгэн бас нэг энэ системд мэддэг дотор нь ажиллаа үзсэн хуушнаа мэддэг те болохгүйгаа мэддэг болохыг бас хараад ингээд нэг хүн бас бусдаа нэг үд хаалга нээж өгчихгүй л яваад байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд зүгээр нэг юу яхад биднэрт бол их юу байсан л да, их том хаалтууд байсан. Боловс одоо энэ нийгэм чинь өөрөө юм либерал ардчилсан гэдээ яриад нь шүү дээ. Одоо үндэсний ардчилсан гэдэг нэг бас нэг үс санааны ялгарлуудыг нэгэн гаргаж ирэх гэдэг юм. Ардчил гэдэг чинь бид нар айл эрт тэр 13 дугаар зуунд төгс судгаар нь хэрэгжүүлж исэн байж тээ. Би бас нэг ойлгоод тэрлөөгөө бас нэг анхаарал хандуулах эхэлжлээ л дээ манай улс төрчидтэй. Тэгэхээр зэрэг эн чинь өөрөө сайн сайхан нийгмийн бас нэг үд хаалга болж одоо бид нар шиг одоо ингээ Монголоос би дан Монголоо судлаагүй гадны системүүдээр судлаа хийсэн. Тэрийг айлаас ирсэн айл хэдийн нэгтгээд өгөнцсөн. Айл ямар хөө төвшин систем авч явд юм бэ? Яавал одоо дэлхийд бас ингээ царайгаа гараад боловсрлаараа бас тэргүүлээ гараад ирдэг юм байна гэдгийг бол судалсан. Тэн дотроос бол ганц ойлгосон юм бол өөрийнхөө юмыг ухаж тэн дээр тэр философи гаргалгаануудыг хийжээж систем болвол өөрчлөгдөх юм байна гэдэг нь бол тов тодорхой болсон байна. Тийм учраас одоо би одоо Монгол буюу авдраа авахсан. Авдар гэдэг чинь ерөөсөө бидний цээж шүү. Энийг ухах. Эндээс л ухсан. Энэ яснаас гаргаж ирэх хэрэгтэй болж. Хар авдранд эрдэм би тэр бодоод хар авдар гэл айгу бодтойгоор бодоод нэг гэрээ ардлаг авдар авах юм байна чи хүн бол эхлээл тэгж л боддог юм бэл. Тэгээ сүүл рүүгээ бодоод байсан чинь ерөөсөө чист энэ авдар цээж энэ дотроос эрдэмээ өндрүүлэх хэрэгтэй юм байна. Энэ бол хүний авиас юм байна. Монгол хүний авиас бол их өндөр юм байна. Авиас дутах юм бол байхгүй юм байна. Харин энийг яаж шинжлэх ухаанчилж, судалгаанд эргэлтэнд оруулж, томьёолж тэгээд практик ажиллагаа руу нэвтрүүлэх вэ гэдгийг л одоо чухал болж байна. Сонирхолтой шийдэл гарсны чинь би маш хүндэтгэлтэйгээр баярлаж хүлээж авч байгаа. 24 оны улсын хурлын сонгуульд үндэсний эрсдэлс нэр дэвших шийдвэр гаргасан байсан. Баяр хүргэе. За яагаад гэдэг асуудал гараад ирж байна шүү дээ. Их тодорхой л доо угаасаа. Би ч одоо ингээл энэ 20 жилийн турш өөр ухамсарт амьдралыг ерөөсөө л энэ боловсролыг өөрчлөхийн төлөө те. Чи эхэнд нь энэ боловсролын системийг одоо бий болгоход эхэнд нь миний өвдөж байсан юм байна. За тэгэл одоо энэ чи нөгөө л яс цус генийхээ мэдээлэлээр нөгөө дамжсаар нэг дотроос нэг юм хатгаад ерөөс энэ бүх зам мөр миний боловсрол руу ингэ оруулцдаг байхгүй. Тэгээд 20 жилийн 4 шаттай том үйл явц өрнүүлжээ. Нэгдүгээрт бол яг юу юм бэ? Боловсрол юу яаж хөгжүүлэх юм? Судалгаа.
Энэ бол миний амьдралын нэлээд их хэсгийг үүрсэн байна. Тэгээд цаг зарцуулсан. Тэрний дараа сулаад хайчихсан. Энийг нэг хөтөлбөржүүлээд бас нэг дүгнээ хөтөлбөржүүлээд авъя гэд нэг хэсэг ажилласан байна. Урт хуй шатанд нөгөө хөтөлбөрөө бас хэрэгжүүлчихье гэд янз янзын байдлаар хурамсаа хуулаад байдаг шиг нэг хөх орон цэцэрлэг гээл тэ хариурээл гээл ингээд глобал өндөр хэмжүүлэх чөлөө цагийн агуулгыг өөрчлөе гэдэг нэг юм лаборатори ажлууд хийсэн юм байна. Тэгээд сүүлдээ одоо энийгээ бас нэг олон төмтэйгээ хуваалцъя. Нэг онл зэл санаатай болъё гэдэг тэр эрдмийн чи нэг юм нээлттэй ойлгочлаа тий та нар нэг ойлгоод өгөөч гэдэг. Өгөөч энэ зөв ер нь бол бид нар чинь нэг судалгааны нэг салбарын нэг сэдвээр судалчаал тэгэл нэг олон том зэрэг цол авчаал тэгээ тэрийг нийгмийн одоо шинжилэл янз бүрийн юмд хэрэгжилж чаддгүй юм байна. Нэгдчих юм бол одоо ингээд систем ингээд шинжилэх хэмжээнд дуу хоолой одоо бас чангарч хүч авах юм байна гэх хөгжүүлэлтийн одоо үе шат байсан. Тэгэхээр одоо бол яалтчгүй нэлээд юм ойлгочлоо шүү дээ. Тийм учраас энийг яаж үндэсний хэмжээнд цаг алдалгүй хэрэгжүүлэх вэ? Энэ өр хүүхдүүдийн энэ боловсрол гээрэл энэ хүмүүжил яс суртахууныг яаж өөрчлөх вэ? Энэ ерөөсөө энэ хар зэмийн нэг гэмээс гэмгүүг нь яаж аврах вэ гэдэг чинь одоо маш чухал асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө гар хумаа зүгээр суух боломж болгоныг л ашиглах л одоо хэрэгтэй болчиход байна л да. Тэр утгаараа одоо энэ сонгуулийг бол бас нэг боломж гэж харж байна. Яг л илүү олон хүмүүст энийг ойлгуулж болох одоо тийм том орон зай бас нэгдэж байгаа юм байна л гэж харж хүлээж авч байна. Тэм ард түмэн маань мэдээж хэрэг би одоо их том мэдээлэл хийж ин л да Монголын ирээдүйг баталгаажуулмаар байна. Өнөөдөр ирээдүйн үнэхээр бүрхэг байна. Яг энэ янзаар бол. Тэгэхээр ирээдүйн юу юм бэ гэхээр уруу төлж байгаа үр хүүхдүүд. Тэгэхээр энэ хүүхдүүдийг яаж эртээ дүйтэй те гэгэрэлтэй болох вэ гэдэг чинь өөрөө ирээдүй байхгүй. Тэгэхээр энийг одоо эрийг нь урслаад өгчдөг те гэгэрлийн одоо тэр ухамсарын сэргээд өгчдөг тийм боловсролын системтэй болохгүй бидний ирээдүйн ингээд үнэхэрийн бүрхэг ханхуу байна гэдгийг бүх иргэд маань ээж аавд маань эрхэм мөндөд сонгогчд эрхэм мөндөд эцэг эхчүүд л гэж яриа штэ би бол ээж аав болоогүй хүн байхгүй. Тэгэхээр зэрэг энэ хүмүүстэй л ойлгуулъя. Арай илүү олон хүрээнд одоо энд нэг 1000 хүн зөвлөлөд танилцуулсан бол арай нэг 100000 хүн төрөө 100000 хүн хүрээ л гэж бодож байна. Тэгж энэ сонголтыг хийсэн. За юм байгаа. Тэгээд миний хувьд бол одоо энэ сонгуулийн хугацаанд бас бидний ижил үзэл санааг бүхэл дэмждэг тэр бүх хүмүүсийг олон намд орж хуваагдаж орсон байгаа. Тэр бүх хүмүүсийнхаа ядаж нэг 5 юм уу 10-ыг дэмжиж таниулах одоо юу гэдэг те арын игнээс гаргаж уртлын игнээр гаргаж чулуугаар шийдүүлэх сонирхолтой байгаа гэдэг шиг тийм ажиллаж байна. Чиний одоо өөр юм да. Тий. Тэгээд энэ данс тавина. Одоо энэ одоо ч бол нэг ханд босгох ажиллагаа явж байгаа тийм данс албасаар хэлсэн учраас тэр ажилд нь бас дэмжлэг үзүүлэх гэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн одоо бидний ижил үзэл санааг дэмждэг тусалдаг тэр бүхэн бол одоо манай их цэцгийг дэмжээрэй. Эцгийг дэмжиж байгаа гэдэг бол бас маныг дэмжиж байгаа энэ салбарыг дэмжиж байгаа гэсэн үг шүү гэдгийг бол өөрсдөө сорноо тийм их чухал та би бол бас бодож байгаа ямар нэгэн те нэг албан тушаалын нэг шунал сувдаг зантай нэг хүн нэг албан тушаал горилоод гэдэг юм уу тийшээ зүтгэх ямар шаардлага надад байхгүй. Яг тэгвэл надад нэг тийм эх оронд маань те арт түмэнд маань амин чухал хэрэгтэй нэг сэдв яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ сэдвийг л би одоо тодорхой төвшөнд хүргээ судалсан хүний хувьд энийг нэг төрийн төвшөнд хүргээд хэрэгжүүлье. Энэ цаг алдаж болохгүй юм байна. Цаг алдаал гэвэл энэ нийгмийн юм самраагүй байдал энэ улгаа худал энэ бүхэн чи хэзээ цэгцрэхгүй шүү дээ. Тэгэхээр нэг талд нь энийг энэ цэгцлэг шудраг усны тэмцэл өрнөж яхад нөгөө талд нь үр хөвгтийн доороос нь ургад цэцэглүүлэх ажил байх хэвээр. Энийг бол үеийн үед эмгтэй хүмүүс хариуцж ирсэн. Энэ л утгаараа энийг би бас өөрөө нэг хариуцлагатайгаар үүрэл яваа юм гэх юм байна шүү дээ. Тийм байгаа. Олон жил сонслоо. Тэгээ одоо нэг ам нэг цаг болсон юм болов гэж бодож. Тийм цаашдаа ч одоо олон удаа ярих байх. Энэ зөвхөн сонгуулиар хязгаарлагдахгүй л дээ. Нэгэнд одоо нэгэнд гараад ирчүүл загсахгүй гэдэг шиг цаашаа ингэж мөнхөд ярина. Тэр ярина бас Тэнгэрийн сургуулийн бид нар ч нэг аппликейшн хийж байгаа шүү дээ. Тэгээ тэн дээр бас чиний хичээлүүдийг ингэж үе шаттай тавин насанд хүрэх зориулсан гэсэн тийм бодол байгаа. Тэгээд энэ чиглэлээр хэдүүл ингэж бүгдөө одоо бие бинийгээ дэмжиж. Тэр энэ нам гэлгүйгээр бие бинийгээ дэмжих цаг бас нэг ч болтгой хүн нь тэнд очиж ярих хэрэгтэй шүү дээ. Тийм тэнд очиж
бодлого болгох бодлого болгох хэрэгтэй тий. Энэ онлын чинь өөрөө бодлого болгоод бодлогоороо зохицуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яагаад өнөөдөр нийгэм эмх замбрааг зохицуулж чадахгүй шүү дээ. Яагаад бодлого байхгүй. Яагаад бодлого байхгүй. Онл мэдлэг нь одоо буруу дутуу байна. Ерөөсөө л энэ байхгүй. Тэгэхээр үнэхээр энэ онлын төвшөнд ойлголт авсан хүмүүс бол энийгээ бодлого хийгээд бодлого боловсруулахад бол амархан. Амархан жоохон онолтой хүн бол болгоод одоо хийн штэ. Тэгэхээр одоо зүгээр энэ боловсролын тухай харж байхад бол эвдэрсэн байна. Эвдэрсний засах хэрэгтэй байна. Энэ бол нийгмийн том соёлын гээгээрэлт хэрэгтэй. Эвдрээгүй үр төрж мэдлж байгаа энэ одоо энэ эсэг жимс шиг үр хөвгтэй яах вэ гэхээр энийг эвлүүлж бүтээх хэрэгтэй. Жинхэнэ хүн мөн чанарт нь хүрэх хэрэгтэй. Хүний дээдэд хүрэх хэрэгтэй. Тэрнээс биш хүн чанарын одоо тэ төрөлд оруулаад тэгээд нэг хямраагаад ингээд ямар аюултай вэ энэ бүр ингээд эний ч одоо монголчууд тэр орхитос гэдэг нэрээр үрээ төрүүлчихэд оюун сэтгэлгээнийхэн хувьд одоо дахин төрүүлэхгүй юм болвол тий тэр актер нэр хүлээж байгаа байхгүй. Тэгээ төр болоод өөрөө яг энэ оюун сэтгэлгээний дахин төрөлтийг болоод хямжээдэг, удирдчээдэг, тэр засаглалыг нь хэрэгжүүлж идэг. Ерөөсөө манай төрийн үнд зүйл болвол ерөөсөө л эндээ байгаа байхгүй. Ахуй төр гэдэг чинь хүн чинь ахуйгаа бүрдүүлэх явцдаа өөрийгөө чанаржуулж идэг. Ахуйг нь бүрдүүлэх явцдаа хүнээ чанаржуулж идэг. Тийм том үйл ажиллагаа гэж одоо харж болохоор байгаа байхгүй. Ахуй бол үүсгээгүй тийм ахуй гэхдээ бүрдүүлнэ. Ахуй юмаа бүрдүүлдэг онолтой. Тэр онолынхаа дагуу ахуй юмаа бүрдүүлээд амьдрал юугаа сайжруулах явцдаа хүн өөрөө чанарчж явах хэрэгтэй байхгүй. Тэрнээс мөнгөний араас яваад мөн чанараа унгачдаг юм гэж хизэж байхгүй гэдгийг л одоо манай харддаг юм одоо нэг хэлхийн төдийл ойлгох байх л та нэр хэлсэн юм байна штэ гэд тэ. Тэгэхээр зэрэг яах хэрэгтэй вэ гэдэг асууж. Өндөр дээд тэнгэрүүдтэйгээ хараа хяналтанд орсон хүмүүс ястан бас хазгаа гიშгэл алхам хийдгүү л дээ тэ. Яг тэгвэл тэндээс хянаж байгаа гэдгийг мэдчихэж байгаа юм чинь. Буцаа тэнд очиод шүүгдэн тийм үү? Тийм учраас тэр имийг бас манай сонсогчд маань ч бас хэдүүлээ одоо энэ дээр нэг тийм нэгдмэл нэг ойлголттой болоод миний танилцуулж байгаа бүх хүнийг бүгдөө өсөж чадлаараа дэмжих хэрэгтэй байгаа шүү. Тойрог болгон дээр гэсэн тийм санаа тэр нүний да төвчөө болгож инх цэцгийг танилцуулж байгаа маа. За баярлалаа. Тэгээд нэг үг хэлэх үү? Юу вэ гэхээр яг боловсролын салбар бол өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Нийгмийн тэргүүлэх салбар юм аа. Үнэхээр тэргүүлэх салбар. Бүх салбарынхаа мэрэгчлэлтэнгүүдийг өөрийнхөө салбарын мэрэгчлэлтэнгүүдтэй хамт бэлтгэдэг царийн ганц салбар. Дээрээс нь боловсрол бол яг энэ нийгэм нийтийн чинь одоо үн цэнтэй болгодог байхгүй. Тэгээ бусад салбар нь харин нэгэнд бүтээгээд өгсөн тэр үн цэнийг нь нэмэгдүүлэх үүргийг хүлээж идэв. Гэтэл боловсрол өөрөө хүнээ үн цэнтэй болгож чадахгүй бол бусад салбарууд нь бол үнгүүжүүлэх ажил нь бол одоо хийгдэх нь бол ялгаа байхгүй. Үн цэнтэй монгол хүний эдлэг хоол хэрэгсэл хувцас хуунаар бүх юмыг бусад салбарууд нь одоо юу яаж өгöd бүрдүүлж өгöd хүнийхээ үн цэнийг нэмжийдэг нэг ийм л нийгмийн тогтолцоотой болоосоо гэж хүсэж байгаа. Тэхийн тулд тэр боловсролын салбарыг бол маш нарийн технологийн дагуу дахин төлөвлөх тэр үйл хэрэг дотор бол ямар ч байсан өөрийнхөө амьдралыг зориулаад ирсэн цаашид ч гэсэн өөрийнхөө төлөв амьдрах болно гэж хэлмээр байна. За нэг иймэрхүү байна. Тэгээд яг бидний нөгөө соёл руу боловсролын ам руу ч юм уу хөтөлбөрлөө ингээд гаднаас ингээд алхамаар өөрчлөлт хийж болж байгаа зүйлийг бид нар өөрсдөө тэр хууль эрх зүйн орчинд нь тэр бодлого тодорхойлдог орчинд нь хамгаалдаг, хардаг, мандаг, хамгаалдаг, түгээн дэлгэр эсвэл өөрсдийнхөө амийг оруулдаг, түгээн дэлгэрүүлдэг тэр тогтолцооны төлөө хийж байгаа алхамд энэ 24 оны сонгуул маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж миний хувьд бол боддгоо. Тэгээд баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа.